Сайн басан залуусаа би даавхан ингээд өнөөдөр та бүхэнд миний хайртай нэгэн ихч манай маш мундаг гитарчин ахын минь одоо хань ижил тэгээд бас сайхан дуучин өмнө сонсоорой гэж хамтлаг байсан одоо охтуудын бас амьд хөгжмийн хамтлагийн одоо Монголд анхдагч хамтлагуудын нэг энэ хамтлагийн дуучин Дизи ихчийнхаа та бүхэн хит дуу зааж өгч байна. Тэгээд энэ дуу маань одоо бас нэлээд хэдэн жилийн өмнө одоо киноны саундтрек болж гарч ирсэн маш супер дуу. Тухайд яг нэг интернет энэ сошиал орчин хөгжөөгөөс учраас дуу маань одоо ингээд юун дээр YouTube дээр үзэлт нь болохоор одоо хэдэн саятай байдаг үлээ баг тий. Гэхдээ тухайн үед хэрэг интернет үнэтэй шүүгдсэн бол энэ дуу зүгээр жиггэн алах байсан дуу юун дээр view одоо солиорол байсан дуу. За ингээд маш мундаг хөгжимчин ах юм нь зохиосон. Тэгээд маш мундаг их чимэнд дуулсан ийм сайхан дуу та бүхэнд өнөөдөр чадан ядан зааж хүргэх гэж байна. Энэ бол дуурлал чи юу гэсэн бэ? За ингээд ямар ч сан Дизигч дуурлын өндөр амжилт хүсье. Тэгээд гангийнхаа бүрхэн охтуудад нь бас амжилт хүсье. Мундаг хөгжимч бас болж байгаа, баг хөгжим бодлоготой болж байгаа гэж бас итгэж байна. За ингээд дуурлал чи юу гэсэн бэ? Айлчилж ирсэн зүуд чихэн шивэнсэн үг амсгаа даран байж сонсон зүр эргэж харах бүрт билээ осон зүуд хэн билээ хэн хэлж чадах вэ төрж явсан салхины аясан аялгуу тэнгэрт ганцаардаж үлдсэн үл дэвтэрт бичсэн миний хэдин шүлгийг уншаад уйран асгарсан тэр чадамгүй дуурсан зүрхээ сэтгэлдээ би яаж ойлгох вэ сэвтэж боломгүй нандин хайр минь чам би яаж хэлэх вэ дурлал чи надаас юу хүссэн вэ. За дуурлал юу хүснэ вэ? Бидэнд хэрэг болох аккордууд. За би яг аккордын дараалалаар нь шууд дуугаад явъя. Соль мажор. За до айд 9 гэсэн аккорд. Тэгээ буцаад соль мажор. Дахиад до айд 9. За дараа нь ля minor 7. Тэгээд соль мажор. Тэгээ буцаад ля minor 7. Тэгээд D. За батман нэрээс ингээл болоо. За энэ дуулаад тоглоо үзье. Батман нэрээс энэ дараалал явуулчих. За дахилт маань дахилтаа аккордууд эхлээд дараалалыг үзье. Соль мажор, ре мажор, до айд 9 буюу до ингийн 9. За дахиад соль мажор, ре мажор, до ингийн 9. За дараа нь ми минор, ре мажор, дахиад до айд 9. Тэгээд ля минор, до мажор, тэгээд ре мажор, соль мажор. За аккордын дараалалаар дахилтаа дуулаад үзье.
За баруун гарын цогцол маань яаж явж байна гэхээр за доошо 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 дэше доошо доошо доошо. За цогцол мөрдөл. За ингээд та бүхэндээ нэгэн сайхан дуу зааж өгдөө. Энэ бол дурлал чи юу гэсэн вэ? Ингээд бүгдээрээ сайн гитараа сайн давтаараа тэгээд маш гоё одоо ийм задгаа аккордуудыг авч тоглолдог. Тэгээд энэ дээр одоо юу гэж чинь до add 9 буюу одоо ингийн 9-тэй аккордууд дуурж идэг. Тэгээд sol mi ч юм уу тэгээд 7 аккорд дуурж байгаа. Маш гоё дуу. Тэгээд бүгдээрээ маш сайн давтаад авах юм бол энэ дууг тоглоод дуулаас учраад бас хөөрхөн бас өөр дуунууд бас тоглоод сурт илүү гоё ингээд суурчин болж өгдөг шүү. За амжилт.